Шуудангийн салбарын шинжилгээг шийдэлтэй уулзалтаар хэлэлцлээ. Уулзалтаар шуудангийн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, төр хувийн хөгжлийн хамтын ажиллагаа, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүргэлтийн үйлчлэгээний чанарыг сайжруулах талаар нээлттэй санал солилцсон. Мөн энэ үеэр шуудангийн зах зээлийг тэлэх, хүргэлтэнд дороо хэрэглэх Apple Pay, PayPal зэрэг гадаадын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа гэдгээ сайд онцоллоо. Түүнчлэн бүх салбарт дороо ашиглах, хэрэглэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа. Нүүбийн захим засаглалын хөгжлийн индексээр Монгол улс 28-аар урагшилж 46 дугаар байрт ирэмлэгдэжээ. Цаашид захим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагууд нэгдсэн вебсайтаа болох улс орны хэмжээнд ухаалаг хот, ухаалаг аймагт шилжих, дороо хүргэлтийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох захим эдийн засагт онцгойлон анхаарч ажиллах юм а. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-гийн монголох төлөөлөгчийн газрын шинээр томилогдож буй дарга Miyagi Kensuke болон бусад албаны төлөөлөгчдийг энэ сарын 17-ны өдөр Баатархуй сайд хүлэавч уулзлаа. JICA нь Монгол улсын кибер аюулгүй байдлын салбарт түүний хүний нөөцийг бэлдэх чиглэлд хамтран ажиллаж байна. Салбарын яамны зүгээс сансрын технологи, дорооны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор бэлтгэл ажлаа хангаж байгаагаа дуулгаж, тус чиглэлийн боловсон хүчнийг Япон улстай хамтран бэлдэх, туршлага судлах талаар санал солилцлоо. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл нь шинэ эдийн засаг, шинэ хөгжил юм. Энэхүү шинэ эдийн засгийг дэмжих журмын тусад санал авч эхэллээ. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Баатар сайхнаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 18-наас 19-ний өдрүүдэд тус яамд ажиллалаа. Ажлын хэсэг яамны хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгв. Баатархуй сайд Google компани глобал борлуулалт хариуцсан ахлах менежер Тим Паулини болон бусад албаны төлөөлөгчдийг хүлэавч уулзлаа. Талууд YouTube платформоос монголчууд орлого олох боломжийг нээх, олон улсын төлбөр тооцооны систем болох Google Pay, Android Pay-ийг нэвтрүүлэх, захим орчинд хүүхэд хамгааллын чиглэлд YouTube Kids сувгийг Монгол улсад нэвтрүүлэх чиглэлд хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар ярилцав.